Hello. За сайн бацгаана уу? Гадаа ийм гоё байна. Та нар миний ямхаа бити анзаараарай. За ямар ч байсан би амар юм. Сайхан аштай байгаа дахин excited. Яагаад гэж чинь би нэр натустай гарцсан гайгүй байгаа. Гадаа тийм амар хүүтэн бол биш байна. Тэгтээ хүсээ сэнсдэх хүсэлж байсангүй завч байсангүй заяа. Би уул маск зүүмээр л да энэ хамхаага юу ягаа нуугаад гэхдээ маск зүүх юм бол тэр дотор нь ингээ заваараад юм таарад гэхдээ энэ миний хамхаа идэж байгаа хамгийн хурдан юунуудын нэг байна. Ер нь амар удаа идэх төгөхгүй минийх. Тэгээ өнөөдөр болохоор гарснаас 3 дахь хоног тэгэхэд одоо бүр ингээд бараг байхгүй болж байгаа гэхээр амар хурдан идэж байгаа гэж тооцож байгаа. Тий. За хайчих чирвэ би одоо номын сан явнаа. Бүгдээр Никотойгоо уулзаж жоохон хичээл хийж байгаа. Бид гэрийн даалгаврын нэг баг болсон. Тэгээд бид нарын нөгөө нэг лан парти гэж юу гэдээснийгаа ерөөсөй тайлбарлаагүй лээ. Лан парти манад хийж байгаа болцсон шүү дээ, тий. Тэрийг болохоор бүгдээрээ жоохон бид нар жоохон хойшлуулсан байгаа. Тэгэхээр манай Нико компьютер нэвтэрсэн ч юм уу. Одоо нөгөө нэг асуудалтай байгаа. Тийм учраас шинэ компьютертэй олоод тэгээд бид нар лан партигаа хийн. Лан парти гэхээр ер нь PC-тэй хүүхдүүд мэдж байгаа лангаар тоглолт нь штэ. Лан гэдэг чинь нөгөө интернетийн утас. Тэгээд бид нар ямар парти хийж байгаа гэхээр тэр интернетийн утсаар холбоод тэгээд бүх компьютеруудаа Linux суулгах гэж байгаа. Тэг. Йой. Гадаа амар гоё наа. Хөрх юм бэ. Харагчна. Ja. Nein. Дандаа тоглох гээд идэг нэг хөөх юм. Манай гадуур амир гоё нартай байгаа болохоор тийж юм болов. Би нэрээ өөрөөнийх нь хөшгийг нэгээд амар гоё нар оролцсон өрөөндөө даанч миний өрөө нөгөө нар ордог хэсэг биш болохоор миний цэцгнүүд жоохон нар дутаад идэг. Тий хөөрхийн миний мод цэцгнүүд. За өнөөдөр юм өснө үзүүлэх би нэрээ дотроо ийм хар цамцныхан дотор нөгөө подолктой тэгээд skinny jeans тэгээд хамгийн дорой Converse-тэй. За. Peace out. За би сургууль дээр ирж байна. Одоо нартай болохоор би жаргалтай ах шиг байна. Сая яасан гэж зүгээр явж байгаа автобусны дотор би шалгуулсан гэ оддоо. Би хизээш амьдралдаа автобусны дотор шалгуулж үзээгүй энэ дотор. Сүүлээд бүр амар зөв Uber шалгагдахгүйсэн Uber шалгаж эхлээд автобусны шалгадаггүйсэн автобусны шалгаж эхлээд хаасаагүй бүр юу шалгадаг болчих. Тэгээ амар зөв хоёр юм бак гүзээтэй хоёр араб царайтай гар орж ирэнгүүтээ шүү. Шалгуулаарай. Хажуунаас ингээд нэг хулгай хийж байгаа юм шиг юмаа үзүүлэнгүүтээ. Ой үнэмлэхээ гэж авсан сая цочтой л авсан. За нэг тийм хөө манай энэ хавар гоё байна. Гэхдээ ямар их машинтай байна. Тэгэхээр сургууль хоосон биш л байгаа юм байна да. Нара. Би бол хамхаа байхгүй болтол та нартай уулзахгүй гэж тэгээдсэн да. Гэхдээ мэдгүй өнөөдөр амар сайхан ажиллагаа болохоор энэ мөчийг та нарт үзүүлээ та нартайгаа холбогдох хэрэгтэй болоо гэж одоо ямар их би та нар гэж хэлж байна. Энэ яг юунаас болсон гэж би өчигдөр нөгөө нэг тооныхан бичлэг хийхгүй юу. Тэгээ тооны бичлэг хийсэн чинь одоо бүгдээрээ тэгэж ярьсаар хагаад. Гай нартай наа тийм ээ. Би одоо тараад явчих. Хөөе маск чи ямар цамц шиг харагдаад байна. За. Гадаа гоё. Би одоо сайхан аштай байна. Манай Нико би нөгөө найзтайгаа юм яриад уулзаа тэгээ дууссан. Ганц асуудал нь энэ маск байлаа. Би номын санд маска тайлж болохгүй байхгүй юу? Тэгээ номын санд сууж исэн чинь маска зүүхээр нөгөө нэг хомхонд муу юм болоо гэж одоо жоохон санаа зовоод гэхдээ амар ч гэсэн гараад ирлээ. Хараад юм мэдээ тэгээд үргэлжлүүлээд хичээлээ хийн. Өнөөдөр эхний 7 хоног болохоор би ямар хичээл дээр юу үзээд аль
хичээлүүдэд гэрээний даалгавар хизээ тушаах хэрэгтэй гэдэг ингээд нэг гоё юу гаргахгүй болвол таймтейбл шиг юм скежюл гаргахгүй болвол надаа тийм дутаад байна. Тэгээ сая би хаалт нэг дутуу гаргацсан. Тэгээ ямар ч гэсэн би 7 хоногт 2 гэрээний даалгавар тушаах хэрэгтэй юм байна. Тэгээ дундуур нь би 2 шалгалт бичиж магадгүй өнгөрсөн семестрээс үлдсэн. Гэхдээ тэр нь бичиг биш аман шалгалтууд байгаа. За тэгээ тэрэн дээр нэмээд би одоо яагаад нэгэн зэрэг юм хар мянга юм хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Тэгэхгүй тэгээ амар олон хуваагддаг толгойтой юм билгүй дээ. Ямар ч байсан тийм юм хийгээд За. Би үсээ ойлгохгүй байхаа миний үс нөгөө хатаж өгөхгүйс ахгүй юу. Тэгээд би нойтон дээр нөгөө нэг тос түрхсэн чинь амар унаад байгаа миний үс. Тэгээд тижээлийн тос түрхээ тэр нь leave-in spray болохоор тосоо ингээд цацчаад тэгээд тэр тос ерөөсөө юм тослог болохгүй тэгээд гоёор нь байлгаж идэг. Тэгсэн чинь миний үс одоо бүр ингээ амар тослогдсон. Миний тос ингээд үсэнд шингэж чадахгүй. Би зүгээр амар хөнгөн тос цацж байхад миний үс тэрийг хүлээж авч чадахгүй. Тэгэхээр би үсээ амар гимтээсэн юм шиг байна. Шампунаас салахгүй бол арай бишээ. Би ингээд нэг байхгүй болчихвол яг гарч ирэнгүүтээ амар их юм ярьчаад буцаа байхгүй болчиход байгаа. За миний амьдрал одоохондоо иймэрхүү байна. Тэгэхээр өнөөдөр би нэр та нарт идж байгаа юм харуулаад тэгээд маргаашныхаа үйл явдал руу орно. Би гэртээ би өөртөө хоол хийсэн. Миний хоолыг харах удаа нар энэ бор будаатай, махтай, тэгээд өндөгтэй. Тэгснээ бас нөгөө нэг эрдэн шиш горох. Тэгээд тэр дотор нь бас луун байсан. Тэр луунтай. Тэгээд би нөгөө нэг дарсан цагаан манжангаа авсан. Өөрөлдөө яах вэ? За, миний өнөөдөр энэ хоол нь штэ. Амар эрүүл хоол заяа. Тос багтай, давс багтай, тэгээд өөрөө гэхдээ хүмүүс миний үсийг хараад та нар яагаад ийм амар тос байгаад байна? Би ямар тос цацсан үзэхгүй. Би ийм тос цацсан байхгүй юу? Энэ тэгээд нэг leave-in spray болохоор уул нь ерөөсөө ингэж тос үлдэх ясгүй зүгээр хатах хэвээр юм миний үс. Гэхдээ одоо би яг хэвээр байхгүй болоо. Өнөөдөр онлайнаар хичээл заана. Конференц хоол туссан. Бро. За маш их баяртай. Өглөөний за өнөөдөр өдөр боёо миний ажиллах өдөр. Намайг мэдж байгаа таньдаг хүмүүс таньж өгтэй. Удаан үзэж байгаа хүмүүс бүгдээрээ мэдж байгаа хагас өдөр болгонд ажилладаг. Миний уралнаар амар зүгээр болж байгаа. Би зүгээр сая тос өргөчлээ л дээ. Тэгээ өчигдөр би ерөөсөө влог хийгээгүй. Ягаад тэгэхээр өчигдөр нэг тийм жоохон сайд өдрөөсөн. Тэрний өмнөх өдөр болохоор амар сайхан өдрөөсөн болохоор би бүр ингээд шууд камераасаар санагдал. Гэхдээ би өчигдөр ийм юм хийсэн хараа. Хомсны нэг сет хийсэн. Яг нэх гоё болоогүй жоохон лэм гэхдээ зүгээр нэг ягаан юм хиймээр санагдаад исэн юм шиг байсан. Одоо ажилдаа явах учраас юугаа нүр мөрөө янзлаад тэгээ өөрийгөө бэлэн болгоод гиснээс би амар таргалж байна. Энд гэхдээ миний идж байгаа хөдөлж байгаагаас биш. Яг сүүлийн 7 хоног би нэг олигтой идээгүй, олигтой хөдлөөгүй. Гэхдээ тэрний өмнө миний гормонд өөрчлөлт ороод тэгээд би эмчдэр очсон чи эмч намайг гормоныхаа эмийг уу гэсэн. Тэгээд би гормоныхаа эмийг ууж байгаа. Тэгээд ямар ч энэ 7 хоногт орсон өөрчлөлтөө энэ сард би буцаана гэж бодож байгаа. Миний биений хувьд нь штэ амар таргалсан мэддэхгүй байгаа. Тэгээд гидсний булчин одоо гарч байгаа. Гэхдээ мэддэгдэж байгаа ч юм миний гоё амар бүдүүн болцсон. Бүдүүн гэж хэлэхгүй нэмцэн. Тэгээд айгу нэлийн нэмсэн. Ер нь килограммын хувьд бол би нэг 3 ил баттай нэмсэн. Тэгээд энэ нь одоо сарын дотор буцаа хурчин гэд найдаж ин миний гормон буцаад ингээд байлдаа ороод доктортой олонгуудаа. Тэгээд тэр хугацаанд нь би нэрээ нэг чаленж эхлүүлэе гэж бодож байгаа. 7 хоног болох өдөр болгонд гарч гүйдэг чаленж.
Би тэрийг хийж магадгүй, тэрийг 2-7 хоног болгож магадгүй, сар болгож магадгүй. Надад гадаа гарч гүйх жоохон таалагдана гэж бодоод байгаа сүүлийн. Тэгээ манай фитнесүүдийг буцаад хаацсан. Одоо ерөөсөө надад фитнестэй явах боломж байхгүй байгаа. Тий. Тэгэхээр одоо буцаа гарч гүйд юм уу? Эсвэл Клоегаа хийд юм уу? Тэгэхгүй бол одоо төмөр өргөхөө одоо би амар санах байхаа. За яах вэ? За. Өглөөнийхэн цаг уухан дээрээ. Өглөөнийхэн цаг уучаад өөрийгөө бэлтжээд тэгээд гараад ажилдаа явна. Өнөөдөр 9 цаг ажиллана гэхэд за яах. Хөөе би нүрэ бодцсон. Тэгээд үгсээ анзаарсан чинь миний ус нүрээ ерөөсөө тос хүлээж авахгүйсэн шүү дээ. Би тэг үгсээ өчигдөр усан даарсныхаа дараа би үгсээ ерөөсөө нөгөө нэг ангижруулагчаар яваагүй зүгээр ганцхан шампунаар авсан хгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд юу ингээд одоо бараг жоохон таслагдуу. Би энэ шампун ангижруулагчаараа салбар болохгүй юм шиг. Тэгээд өнөөдөр ажиллах юм би ажил дээр малгай өмс дэмжүүрс өсөндөө юу ч хийхгүй. Угаасаа би сүүлийн төсөндөө юу ч хийхгүй зүгээр л ингээд яваад байгаа саманчаар ер нь овоолч тийм дөө юм юмс. Тэмэр өвтөлцөө. Зя. Малгайт шүү. За юмсгүй. Авахгүй би баг хацлаа. Амин хайртай. Энэ боолтыг аваад энэ дотортой энэ хурд нэрээ хоёр талаар нөөцлөдөг байна. Энэ цуг бараад сумын дотор бүрүүлж маск байна. Хүрээгээ. Паста хийгээ. Ажлынхаа үнэн хийгээ. Ажилдаа тушаахтай цаас аваад тэгээ миний ууж байгаа витамин С дотор амар хөөрхөн халбахтай. Ийм хөөрхөн халбахтай. Би энэ халбахаар хоёр ичдэг. Ягаад тэгэхээр миний ус амар их байгаа. Энэ хөөр ингээ хоёрыг хийгээ. Тэгээ ус нь зүгээр жоохон кислээ амт орчоод өөр нэг юм болохгүй. Тэгээд эмдээ уу. За би таныг үзүүлээ та. Миний энэ ууж байгаа болохоор D3K2 нэлсэн. Витамин байгаа D3K2. Энэ болохоор А-аас Z хүртэл нөгөө нэг мультивитамины комплекс. Тэгээд энэ болохоор миний гормоны юм. Би тавсаа яваа. Хөө би ингээ камера доороос авчаар хамаг давхар рүү энэ яагаад юм пайч болцсон бэ? Хамар давхар рүү харагдаад амирх. Ядж хат тийм хоолойтой цамц өсчгөр улам тэр мэдэгдэж харагдаад тий. За Д. А-аас Z комплекс. Дэвид би ер нь хүнд ихтэлгүй гэсэн шүү дээ. Гэж л манай ээж надад хэлсэн шүү дээ. За тэгээд миний би ерөөсөө юм уудгүй байхгүй юу ер нь. Тэгээд сая тархлаа модсон чинь шууд шалдар орсон. Шууд хэмрэгцүүлсэн. Шууд юм гарч мараад. Тэр зүгээр л цмаа. За гараа. Заримдаа би ингээд амар өчигдөр шиг өдөр болвол ингээд нэг юм даун байгаа л нэг юу яа чаддаггүй байхгүй юу.
аз жаргалтай чаддаг байхгүй юу? Happy байж чаддаггүй байхгүй юу? Тийм болохоор тийм үедээ би та нартай бичлэг амааргүй санагдаад тэгээд тийм үедээ би юу ч хэмээргүй санагдаад ядчихад миний амьдрал сүлээд амар их юм хийх юмтай болсон заяо. Одоо яг нөгөө 7 хоног энэ 7 хоног манай хичээл эхэлж байгаа дараа 7 хоногоос юунуудаа гэрийн даалгавруудаа тушааж эхэлнэ. Тэгээд тийм болохоор энийг ямар ч байсан ямар хичээлээ хизээ хийх үү гэд нэг тийм ядаргаатай юмн дээр би амар их ажиллах хэрэгтэй болоод тэгээд энэ 7 хоног одоо ингээд дуусч хахад би бүх энэ 7 хоногийнхан бүх лекцүүдийг үзэж амжаагүй байгаа. Тэгээд тэд нар зүгээр онлайн тавигдчихж байгаа болохоор за би дараа үзчихнэ гэх тэгэнгүүт би дараа 7 хоногт хоёрыг үзэх шаардлага гарна. Тэгэхээр би өнөөдөр үзэхгүй маа гэхэд маргааш бүтээсээ би маргааш лекцүүдийг үзэж дуусгах хэрэгтэй. Би нэг хичээлийг л үзсэн би тэгээ энэ 7 хоногт 4 хичээл үзчихээ надад 3 хичээлийн бүтээн лекц байгаа юм одоо. Яна би одоо амар орлоод байгаа юм багт. Арай ихийг сонгосон багтаа. Үгүй ээ. Яа би ажил дээр ирж байна. Хүмүүс юм аваач. Там. Би жаахан өөрийнхөө олоод байгаа болохоор маск зүүчгээр бас гайгүй хүн шиг харагдаад байна. За ажилдаа орлоо. Тэгээд 9 цагийн дараа уулзцгаая. Peace out. Зя би ажиллаад харж явж байна. Сая ажиллаад харчаад гэхдээ Икеагаас бас юм авсан. Юу авсан бэ гэхээр энэ юм бурхан gingerbread house гэдэг чинь тийм юм хийдэг юм бичээнүүд. Тэгээ энийхэн чимгэлдэг китийг нь бас авсан, цавууг нь бас авсан. За тэгээ тэрнээр нэмген юм яасан. Тэгээ энэ бүгдийг би маргааш нийлүү дээр авчихтаа, нийлүү байны хоёр дээр авчихтаа би хийх байгаа. Тэгээ энэ болохоор би цэцэгнийхэн доор түр тавих гэж авсан. Тэр цэцэгний гадуур хийдэг, гадуур байдаг гоё сав нь олддог байх. Тэгэхээр ямар ч түр энийг тавьчих. Тэгээд гэртээ ороод үзэх юм байна. Тэгэл болоо. Hello. За би гэртээ. Өнөөдөр жоохон хэцүү өдөр байлаа. Нэлээд их ажиллаа. Ажил хийсний дараа миний үс илүү гоё болсон. Яагаад гэвэл мэдэхгүй. Зүгээр л би ингэ нэг бөөрийн хийлээд жоохон зүгээр ингэ артаа жижигхэн баан болгоцсон байсан. За бүгдээрээ нөгөө авсан модон цавга баримт тавь. За энийг доор нь юм тавих болоо бас. Шууд нэг тавих болсон. Энийхэн доор юм тавиад тэгээд модон тавхан дээр ингэж за тэр хамаагүй зүгээр. За би нийлүү байны хоёртоо юу авсныг үзүүлээ та. Тэгээд gingerbread дээр штэ юу чимгэлдэг кит нэ. Та олон үнгийн та тэгээд юм даасан сайн даа. Нара юута газтай ундахгүй юу? Тэгтээ сахаргүй тэгээд 103 калоритой. Аар байгаа хэвчээ. За энэ юун дээр нэмбэд баян биш шүү дээ. Энэ гараа өгч. Би ахиж юм авсан. Да. Ванильтай морожентой да. Энэ болохоор бэрээтэй. Жинскэнтэй да. Миний хайгаад байгаа юм аа. Энэ. Энэ болохоор цавуу, байшингаа цаваад ш наадаг. Тэгээд энэ юмудаа бас дээрээс авах. За ийм юм аваа. За нэг юм байна. Маргааш тэгээд нийлүүдээр очиод энэ байшингаа хийж үзнэ бүгдээрээ.
Миний бичлэгийг хөтлөсөн баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Арт шүү subscribe хийгээрэй. Bye bye.